Эрхэм хэрэглэгчтэй бид UChain экосистемийн тэргүүлэгч бүтээгдэхүүн болох UTrading автоматжуулсан арилжааны платформыг та бүхэнд танилцуулж байгаадаа баяртай байна. Тус платформ нь өөр криптовалютын бирждээр UCN USDT болон BTC USDT хосоор спот арилжаа хийхэд зориулагдсан автомат арилжааны ботыг санал болгодог. Энэ зааварт бид арилжааны ботыг Mixi бирж дээрх бүртгэлтэй хэрхэн холбохыг тайлбарлана. Performance Pack багцыг худалдаж авсны дараах алхам бол ботыг идэвхжүүлэх юм. Үүний тулд хяналтын самбар руу очиод нэмсэн ботынхоо идэвхжүүлэхээр товшно. Таны өмнө холбох бирж сонгох гарч ирэх бөгөөд манай тохиолдолд бид ботыг Mixi биржтэй холбох тул түүнийг сонгоно. Дараа нь танд ботоор арилжаа хийлгэхийг хүссэн хосоо сонгохыг санал болгоно. Сонгоод дараах дээр товшно. Ботыг идэвхжүүлэх цонх нээгдэнэ. Сүүлийн заалтаас IP хаягийг хадгална. Дараа нь танд хэрэг болно. Одоо та биржийн бүртгэлээ ботод холбох хэрэгтэй. Үүний тулд дараах алхмуудыг хийнэ. Бүртгэлдээ нэвтэрнэ. Mixi биржийн албан ёсны сайт дээр хувийн бүртгэлдээ нэвтэрнэ. Mixi бирж дээрх таны дансны үйлдвэрлэл ботыг ажилуулахад шаардлагатай дүнгээр цэнэглэгдсэн эсхийг шалгаарай. Хангалттай мөнгө байхгүй бол үйлдвэрлэлээ цэнэглэнэ. Цэнэглэх хамгийн бага дүнг таны бот дээр заасан болно. Чухал. Түлхүүр үүсгэхээс өмнө бүртгэлдээ хоёр хүчин зүйлийн баталгаажуулалтыг тохируулна. API management буюу API management хэсэгт очно. Баруун дээд буланд буй аватар дээрээ хургана аваачиж зэсээс API management гэдгийг сонгоно. Дараа нь түлхүүр үүсгэхийн тулд дараах алхмуудыг гүйцэтгэнэ. Spot хэсэгт API түлхүүрүүдийн зөвшөөрлийг тохируулна. Бүртгэлийнхээ дэлгэмгүй мэдээллийг харах View Account Details, захиалга харах View Order Details, арилжаа Trade. Link IP адрес талбарт өмнө нь хадгалсан IP хаягаа оруулна. Тэмдэглэл буюу Nodes талбарт түлхүүрийн нэрийг нэмнэ. Түлхүүрүүдэд нэр бодож олно. Жишээ нь UTrading. Үүсгэх дээр товшно. Хоёр хүчин зүйлийн баталгаажуулалтыг хийнэ. Дараа нь та Access Key, Secret Key түлхүүрүүдийг амжилттай үүсгэсэн гэх зурагсыг харна. Нэгдүгээрт танд хоёр түлхүүр хоёулаа хэрэг болно. Access Key, Secret Key түлхүүрүүдийг хуулж хадгална. Нууц түлхүүр буюу Secret Key-г үүсгэх үед л бирж зөвхөн нэг удаа харуулдаг тул түүнийг хадгалах нь чухал гэдгийг анхаарна. Та доорх Mini API түлхүүр буюу My API Key хэсгээс Access Key хүссэн үедээ олох боломжтой. Чухал. Түлхүүрийг бусдад хизээж бүү хуваалц. Учир нь тэд таны бүртгэлд бүрэн нэвтрэх эрхийг олгодог. Түлхүүрийг нийтийн хадгалах газар эсвэл нээлттэй веб хуудсан дээр бүү хадгал. Та түлхүүрээ алдсан эсвэл нууцлаг нь алдагдсан гэж сэжиглэж байвал нин дараа устгаж шинээр үүсгэнэ. Арилжааны хосыг холбох. UCN USDT арилжааны хосыг холбоно. Үүний тулд бирж дээрх хувийн танхимынхаа My API Key хэсгээс дөнгөж сая шинээр үүсгэсэн Access Key түлхүүрээ үүсгэхдээ заасан нэрээр нь олоод Set товчийг товшиж нэгдсэн цонхноос UCN USDT хосыг сонгоно. Зөвхөн нэг хосыг сонгосон эсгээ шалгана. UTrading сайт руу буцаж хадгалсан түлхүүрүүдийг тохирох талбарт буюу Access Key талбарт Access Key, харин Secret Key талбарт нууц түлхүүрийг оруулна. Үүний дараа Integrate товчийг товшно. Бэлэн боллоо. Таны бот амжилттай идэвхжлээ. Та энэ тухай гарч ирэх мэдээллийг харна. Одоо хяналтын самбар хэсэгт таны арилжааны бот одоогоор аль биржид холбогдсон байгааг харуулна. Энэ зааварт бид UTrading платформ дээрх ботоо Mixi биржид хэрхэн холбохыг танд тайлбарлалаа. Танд асуулт үлдсэн бол та манай тусламжийн албанд хүссэн үедээ хандаж болно. Амжилт, сайн ашиг хүсье.